Дараагийн мэдээ. Эрүүл мэндийн салбарын төр хувийн хвшил болоод гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор 26 дахь удаагийн Mongolian Health Technology Expo 2025 олон улсын үзэсгэлэн нээлттэй. Энэ удаагийн үзэсгэлэн нь эрүүл мэндийн салбарт хэмнэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм байна. Тус үзэсгэлэнд төрийн болон хувийн эмнэлгүүд, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, технологи суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний зэрэг нийт 130 гаруй байгууллага оролцож байна. Одоо хавдрын төвийн эмчнэр маань роботоор захимаар тэр одоо хавдар судлалын дэд төвүүдтэйгээ хагалгаа хийх ийм боломжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгээ энэ эрүүл мэндийн салбарын захимжилт энэ одоо хэмнэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмжийн энэ хангалтанд бол өнөөдрийн энэ уулзалт яармаг хамтын ажиллагаа хүмүүсээ сургах зөвхөн одоо өнөөдөр яармаг худалдаа яармаг үзэсгэлэн биш хүмүүсээ иргэдээс сургах эмч нараа сургах хамтын харилцаа хоёр улсын эмнэлгүүдийн хоорондын сургалт хийж байгаараа бас ач холбогдолтой байна. Ерөнхийдөө бид нар одоо бас энэ олон улсын үзэсгэлэн гэдэг чиглэл рүүгээ илүү одоо бас анхаарч ялангуяа сүүлийн жилүүд дээр эрүүл мэндийн салбар одоо бусад салбарууд дээр одоо энэ хэмнэл оюун ухааны олд амжилтууд их нэвтэж байгаа. Тэр энийг одоо илүү шингээсэн энэ зүйлийг одоо Монголдо хий. За энэ дээр одоо Монгол улс төвд ажиллагаа явуулж байгаа одоо компани аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна Япон, Бүгд найрамд Солонгос улс, за Бүгд найрамд Хятад ард улсын одоо компаниудаас оролцож шинэ одоо ийм эмнэлгийн хэрэгсэл бүтээгдэхүүнүүдэд бас танилцуулж байгаа ийм онцлогтой болж байна. Үзэсгэлэнгийн үеэр салбарын мэргэжилтнүүдийн сургалт, семинар, иргэдэд зориулсан илтгэл, гадаад дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын уулзалт зохион байгуулагдахаараа онцлог юм байна.